Болж гинөө. Огтлцол болно л доо. Өнөөдөр мөнгөтэй бодлого контентын 2-р дугаарын зочин хөтлөгч нартай танилццгаая. Сайн байцгаана уу? Төгс алгоритм сургуулийн 11-ийн Б ангийн сурагч буянд орж байна. Тэгээд өнөөдөр бол ер нь шинэ жилийн special content байгаа. Тэгээд оролцсон зочид маань ер нь бол дараагийн зочин хөтлөгч нар байх болно. За сайн байцгаана уу? Би Төгс алгоритм сургуулийн 11-ийн Б ангийн сурагч Төгс Билүүн байна. Тэгээд өнөөдрийн дугаар юугаар онцлогтой вэ гэхээр бид нэр хүнээс мөнгө хүүлэх биш, бид нар өөрөө хүнд мөнгө хүүлүүлэх болно. Yeah. Санаа өнөөдрийн дугаараар худалдааны төвөө дээр явах болно. Сарыг нь оруулах гэж байна юм байна. Би амарч мөнгөтэй болох уу? Манай багийнхан надаас түлж алхаад байна. Тэр ингээд хүн хайж явсан чинь нэг хүн олддгүй. Хүмүүс нь ингээд хичээдээ ингээд олдохгүй байна. Хүүхдүүд ингээд бичлэгээр амар нүүрэнгийн байж сураарай. Ажиллахгүй. Ер нь хүүхэд харагдахгүй л байна да. Гэхдээ олдох байхаа гэж найдаа да. Энд чинь нэг хүүхэд сууж тийш очив. Сайн байна уу? Бодлогуудад мөнгө авах уу? За одоо ингээд хүүхдүүдтэй дахиж мөнгө өгөхгүй Jack Coffee Shop ирсэн байна. Хүүхдүүд болцгоо. За тэнцээ нэг хүүхд сууж тийш очиод асууч. Сайн байна уу? Та бодлого бодоод мөнгө авах уу? Авъя. За. За. Таны бодсон бодлого зөв байна. Танд ингээд энэ хөбөлийг өгч. За баярлаа. За. Нөө бодлогоодод мөнгөтэй болох уу? Юу. За зөвшөөрлөө тийм ээ. За бодлого гаргаж. Сайн байна уу? Бодлогод мөнгөтэй болох уу? Тэгээ. За, зөв бодсон байна аа, вэрэргийа. За.
цаашдаас. За зүг буцсан байна баяр хүргье. Баярлаа. За энэ контентын маань наад талаас нь харж үзэхэд бол хүүхдүүдэд мөнгө тарааж байгаа гэсэн эдич одоо яг гол утга санаа нь бол хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах яг юу хэрэгтэй байгааг судлах зорилготой байгаа маа. Тийм ээ. Амар юм аа нийт. Хайраач яаш. Йоо. Нэр бүзээ шүү.